Өглөөний мэнд. За өнөөдөр би та нартай өөрийнхөө morning routine-ийн vlog-ыг хийж гин. Өглөө болгон би ер нь бол яг адилхан цагтаас ирдэг 6-аас 6:30 хооронд. Одоо цаг 6:40 болж гин. Тэгээд өнөөдөр болохоор 4 дахь өдөр. Тэгээд бид хоёр ер нь бол хүнсээ нэг бүтэнсээ өдөр авахад 3 дахь 4 дахь дахиж нэг юм авах хэрэгтэй байдаг. Тэгээд манай хүнсний юмнууд маань дууссан байна. Тэгээд би өглөө болгон celery juice уудаг. Celery juice өнөөдөр байхгүй болохоор Bon Broth дуусан байгаа. Энэ болохоор ясны шүл. Би болохоор анх ясны шүл Bon Broth-ыг авч ууя гэхээр за жоохон амтан сонирн бахтаа гэж дод нэг авч уудаггүй байсан. Тэгээд уугаад үзсэн чи айгу гоё амттай, яг нэг хаанс үдээ цайчааг амттай. Тэгээд тэрнээс хойш бүр байнга уудаг болсон. Сүүлийн хэдэн сар бол байнга энэ ясны шүлийг ууж байгаа. Ясны шүл нь болохоор хүний биед бүр хэрэгтэй маш их давуу талтай юм байлээ. Австрал байдаг хүмүүс бол Woolworths зарагддсан мэлээ аваад уугаад үзээрэй. Тэгээд одоо ясны шүлээ ууж гоё эрч хүчээ авчаад одоо жим руугаа орох гэж байна. Би нэг 7-8 цагийн хооронд жимдээ байдаг. Одоо ясны шүлээ уучаад тэгээд жим руугаа оръё. Жимдээ орно гэж амар их юмнууд барьцсан. Усны сава тэгээ мата авч гардаг. Яагаад гэвэл хүний матан дээр хэрэглэхгүйгээр яг өөрөө мата аваад гарчгаар тасгалаа ихээр амар байдаг. Тэгээ энэ болохоор манай байрны өнгөө жим байгаа. Нэг 5 алхаал байгаа. Манад нөгөө байр хотхоны нөгөө байр гэсэн үг.
За би ер нь бол өглөө айгүй их юм иддэг. Өглөө ер нь багасаа их хэдээс урц өглөөний цайгаа айгүй чухалчилж үздэг. Тэгээд авокадо дууссан байгаа маань би болохоор ингээ 3 өндөг шараад идчихлээ. За тэгээд та нар маань бас мэдчихэж байгаа бох тэгээ би ийм өдрийн тэмдэглэл байнга хөтэлдэг. Багасаа эхлээд хөтэлдэг байсан. Миний хамгийн сүүлд хөтэлж байгаа өдрийн тэмдэглэл болохоор ийм тэмдэглэл байгаа. Би энэ тэмдэглэлийн дэвтрээ болохоор 2024 оны 8 сараас эхэлж хөтэлсэн байгаа юм байна. Тэгээд ингээд сар болгоно нь өөр. Тэгээд би болохоор байнга ингээд өдрийн тэмдэглэлээ сар болгон хөтлөө сараа дүгнээд явдаг байгаа. За би одоо ажилдаа явах гээд нүрээ буудаад байж байна. За ер нь бол миний өглөө дандаа их хөвчлээ яг иймэрхүү өнгөрдөг. Би өглөө сэрээ 6 өнгөрөөд ер нь бол 7 гэхэд босоод тэгээд фитнест яваад өглөөний цайгаа уугаал ажилдаа яваал ингээл эхэлдэг байгаа. Тэг менежер босноосоо хойш фул таймаар ажиллаж байгаа. Австралид ирснээсээ хойш сүүлийн 5-6 жил ерөөсөө фул таймаар ажиллаж байгаагүй дандаа 24 цаг буюу студент визтэй байсан. Тэгээ менежер босноосоо хойш яг 38 цаг яг фул таймаар Австралид аль бие ёсоор ажиллаж байгаа. Тийм болохоор яг 7 хоногт 5 өдөр ажилтай байгаа. Ажилтаа өдрүүд бол яг л ийм адилхан өглөөний рутинээр явдаг. Тэгээд амралтын өдрүүдэд болохоор арай жоохон өөрөөр эхлүүлдэг байгаа. Тэгээд миний ажлын өглөө болгон ерөнхийдөө ингэж эхэлдэг гэсэн үг. За би тэгээд фитнест өдөр болгон явахыг хичээдэг. Тэгээ фитнест явлаа гэд би тий амар фит бидээ болоод ч юм уу тий бүрийж явдаггүй. Зүгээр яг фитнес бол миний яг амьдралын яг нэг хэсгийн нэг. Тэгтээ би өдөрт хамгийн дээдл нь 1 цаг явдаг. Тэгээд амар тийм турын мурыг ч юм уу тэгж явдаггүй. Яг гой жингээ барайл эрүүл байхын тулд фитнест явдаг. Сүүлийн блог дээр би нэрээ жоохон юм бандар гарсан мэлээ. Хүмүүс болохоор бас жирэмсэн мөднөр гэж суугаадсан. Жирэмсэн бол биш. Зүгээр жоохон жин нэмсэн юм шиг байлээ. Тэгээд жоохон хавганцсан ч юм уу нэг тэгж харагдаад байсан. Би тэгээд ер нь бол айгу тийм хүнд таалагчхын тулд амар их эффект ч өгөх ч юм уу фильтр өгөх ч юм уу тийм юмнуудад ер нь айгу дургу байгаагаараа л яхаа айгу дуртай. Тэний влогийг үздэг хүмүүс хүртэл анзаарч харсан хүмүүс нь хүртэл хөрхөн хилдэг те манай инкүний ингээд яг хөрхөн байгаагаараа гэ би угаасаа тэгж дүрсгээлтэй. За одоо энэ хэсгэрээ би тунхаа байна. Миний зургнууд хүртэл тийм сторинууд ч гэсэн нэг амар тийм фильтр эднэр байдаггүй. Хүн ер нь байгаагаараа байх шиг гоё юм байхгүй шүү дээ те. Тэгээ сүүлийн влогоо эдитлж яхад би бүр ингээд өнцгөө бас айгу буруугаас авсан юм ааш яг ингээ авцсан. Тэгээд бүр ингээ хүзүүний өвчлээ бүр ингээ харагдаадсан. Тэгээ за яхав тий байгаагаараа юм угаасаа байгаагаараа л гоё гэд шууд тэр влогоо тэр дүрсүүдэд оруулаад хийсэн байгаа. Солонгос хүмүүс яваал тий нүүр мүрээ тийм юм өөрчлөгээд одоогоор яг үнэндээ бол надад өөрчлөх юм юу ч байхгүй. Би яг өөрийнхөө биед бүр 100% тий байгаа төрх байдалтай happy байдаг. Аз жаргалтай ямар ч одоо тийм за би энийгээ засуулж солиулжуул гэсэн юм надад байхгүй. Эцэг гэхээс ингээд гоё ирүүс харуул төрүүлж өссөн одоо биегээ гоё л авч явъя гэж боддог. Одоо жишээлбэл жингээ барих ч юм уу тий өөртөө хайртай байх хамгийн гол нь эрүүл байхаа яг л хичээдэг. Эрүүл мэндэ нэгдүгээрт тавьдаг. Тиймээс одоо манай өсвөр насны охтууд ч юм уу тийм эмэгтэйчүүд маань миний одоо тэр тийм энэ юм гэд бити ингээд өөрийгөө байн голоод ивэл угаасаа 100% тий яг өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй. Тий ямар нэгэн юм чинь угаасаа хүн болгоны өөр байгаа. Өөрөө бити өөрөөсөө голоороо байгаагаар нь гоё хүлээж аваад өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь дотроо тий өөртөө сэтгэл хангалуун аз жаргалтай байвал тэгэл болно гэж боддоо шүү дээ. Сүүлийн үед влог хийгээд тий жоохон ингээд хүмүүст хүрээд эхлэнгүүд Instagram дээрээ ч гэсэн би ер нь бол reel хийгээд хүмүүст ингээд жоохон хүрээд эхлэнгүүд жоохон сөрөг комментууд бас хаяа орж ирдэг. Одоо тэр нь юм байна, тийм байна ч юм уу тий. Зүгээр нэг танихгүй хүндлэнгийн хүн тий өөрийнхөө юу гэж харж байгаагаа бичих надад ерөөсөө тэр нь чухал биш. Тэгэл харчаал ингээл тоохгүй мартчихдаг. Одоо тийм төрлийн хүн. Миний нэг гоё юм гэвэл манай аав ээж хоёр хүртэл хэлдэг байхгүй ингээд тоохгүй юмнуудыг ерөөсөө ингээд тоодгүй надад ингээд заримдаа юм хэлсэн байвал надад хамааралгүй юмнуудыг би ерөөсөө тэгэж хүлээж авдаггүй. Би ерөөсөө өөрийнхөө ингээд бодлыг тархийг ингээд удирдах чаддаг. Дандаа ингээд миний тарих одоо оюухан яг ингээ гоё хоосон. Тэг яг өөрийнхөө бодох юмнуудаа л боддог.
Тийм болохоор ингээд гоё ингээд аз жаргалтай өдөр болгон юмд санаа зовхгүй ингээд амьдэрдэг. Тэрэндээ бас айгүй баярлаж явдаг. Тэгээ та нар маань ч гэсэн одоо ингээд болохгүй юм ийгтэй ингээд бодоол ингээд хүмүүс шаналаад идэв штэ тий. Ерөөсөө бити тэгж байгаараа. Угаасаа хүн болгоны амьдрал хэцүү тий, янз бүрийн одоо зүйлүүд одоо тулгарна тий. Тэрийг ерөөсөө хүн дээр хүлээж авахгүйгээр за энэ угаасаа л ингэх юм чинь ингээл хөнгөнөөр хүлээж аваад шууд ингээд үйлдэл хийдэг. Хүн юмыг за яг стресстэй байна да гэж бодонгууд яг стресстэй санагдаж эхэлдэг байхгүй. Тэгмүүд за энэ зүгээр штэ. Угаасаа л тийм байдаг гэж бодонгууд зүгээр тэр стрессийг бол хөнгөөн даваад гарчна. Тэгээ би одоо ингээм амар хөврөн гэдэг үг хэрэгэлдэг. Амар гэдэг үг хэрэгэлдэг. Энэ хоёроо болмоор байвч ингээ болж чадахгүй байгаа. Гэхдээ засахыг хичээнэ. Одоо яг тушаал твшээд диорын менежер болоод 5 сар болж байна. Тэгээд энэ хугацаанд болохоор бус хүний нүдээр ингээ бодонгууд стресстэй хэцүү байгаа байхгүй юу? Өмнө нь болохоор би зөвхөн л ажил дээрээ очиод 3 өдөр л ажилладаг байсан. 24 цаг. Тэх үед зүгээр ажил дээрээ очиод өөрийнхөө хийх юмыг хийгээл зарах юмаа зараал яг ажиллаа хийгээл тэгэл би өөр юмд оролцдог байсан байхгүй. Тэгээ яг менежер болоод ирэнгүүт бүх зүйл одоо миний толгой дээр бууж байгаа байхгүй юу? Манай ажил 2 менежер байдаг. Ингээ 2 менежерийн толгой дээр бууж байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо ритейл сейлс дээр л тулгуурлана шүү дээ. Тий одоо энэ бүтээгдэхүүн яагаад зүйлд ингээ зарагдахгүй байна? Яагаад энэ сейлс одоо буусан бэ гэл ингээ бүх зүйлийг тайлбарлах тий хэрэгтэй болдог. Дандаа л сейлсээ өмнөх жилүүдийнхээс өсгөөд тий ажилчтай ингээд удирдаад ажилчтай таск одоо өгөөд ингээд ер нь бол ингээд менеж хийгээ явж байгаа хгүй. Тэнгүүд сүүлийн үед бол надаа айгүйх ачаал бол их байгаа. Өмнөхөө бодвол өмнө зөвхөн өөрийгөө боддог байсан бол одоо ингээд бүхэл бүтэн тим тий олон хүмүүсийг ингээд удирдаа явж байгаа болохоор бүх зүйл ингээд над дээр ирж байгаа. Тэгвэл би тэрийг яаж хүлээж авч байгаа вэ гэхээр зүгээр чаленж дээ энэ миний амьдралд одоо ингээд бүх зүйлээс ингээд суралцаад явж байгаа гэдэг үүднээс за би суралцж байгаа да ийм юм хэрэгтэй дээ миний амьдралд ирээдүйд хэрэг болно доо гэд тэрийг ингээд хөнгөн хүлээж авч байгаа болохоор стресс гэж бодохгүйгээр ингээ яваад идэг. Тиймээс манай Dior-т бас менежерүүд ер нь уддаггүй байхгүй юу, нэг жил болоод өөр газар руу өөр одоо брэнд руу яваад өгдөг. Ягаад гэвэл айгу дээрээс нь хүчтэй жоохон тийм дарамттай байдаг. Хүний ер нь бол бүх зүйл бодлоос шалтгаалдаг гэж боддог дөө. Хүн яг болж төлөвшөхийг эцэг их амар чухал юм шиг санагддаг. Яг миний гэр бүлийн хүмүүжил яг би одоо аав ээжтэй амар баярлдаг байхгүй юу. Яг манай аав бол манай ингээд яг бага байхад бол ингээд одоогоор бол сэтгэл зүйч байсан байгаа байхгүй тий. Хүүхдүүдтэй дандаа гоё өгнүүд хэлдэг, хүүхдүүдтэй дандаа урамшуулдаг тий. Тэгээд хүүхдүүдтэйгээ юм нээлттэй байж чаддаг, яг л сайн найз нэм шиг байж чаддаг байсан болохоор ингээд аавдаа ингээд бүх юмаа хэлдэг, ярилцдаг байсан болохоор намайг тэр үеэс эхлээд ингээд төлөвшүүлээд явцсан. Тийм болохоор би бүр одоо аав ээжтэй айгүй баярлаж явдаг. Одоо жишээ нь манай аав яадаг байсан бэ гэхээр өнөөдөр ингээд сургууль дээр чинь юу болсон, яасан ийсэн гэдэг ингээд аавдаа бүх юмаа манайх ингээ орой олох ингээ юмнуудаа ингээ ярилцдаг байсан. Тэгээл тэгсэн би өнөөдөр тэр хичээл дээрээ жоохон муу байсан. Би тэгэж хуулсан гэсэн гэл би бүр аавда бүх юмаа ярьдаг байсан. Тэнгүүд манай зүгээр штэ. Бүх юм зүгээр тий. Зүгээр одоо чадахгүй байгаа хичээл яг чадахгүй л бай. Гэхдээ чиний чухал хичээл чинь чиний ирээдүйд юу болмоор байгаа илээ. Тэр хичээлүүд чинь чухал гэл. Зүгээрээ хагас бүтэн сайн гоё амар өглөө эрт сэрий хичээл номоо бүгдээрээ цээж бичгээ хийчээ. Тэгээ гоё өдрөө буцаад унтъя, кино үзье гэл ер нь багаас аягүй их ингээд цагийг зөв зохицуулаад ингээд өгдөг байсан. Өглөө эрт сэрнэ, өглөө эрт цайгаа уучаад дараа нь хийх ёстой хиймаа хийчээ. Тэгээд өдрийн цагаар ингээд чөлөө цагтаа хүссэн юм аягээд тоглоод унтаад ингээд байж болдог болохоор өөрийгөө одоо ингээд сурсан юм гэвэл аягүй хайрлаа сурцсан. Тэгээ манай болохоор дандаа хэлдэг байсан аахгүй. Энэ юу юм бэ те? Энэ нэг тийм аим биш те тий. Тийм хэрэггүй юмнуудыг бол зүгээр ингээд өөрөөсөө шууд холдуулаад ингээд хайж сурах хэрэгтэй байдаг. Манай аавын бас нэг байнгын хэлдэг байсан юм нь юу байсан бэ гэхээр багаас ингээд амар гоё үг хэлдэг байсан. Одоо миний охин чи ингээд дөнгөж ургаж яваад цэцэг гэд би бүр ингээ 11 дугаар анги болцсон байхад хүртэл дөнгөж ургаж яваад цэцэг гэд намайг ингээ аав ээжийнхэн гэрээс явтал манай аав надаа
чи ингээд дөнгөж ургаж яваад цэцэг штэ гэд ингээд хэлдэг байсан. Тэр үед ингээд тэгэж хэлдэг байсан. Ингээд хамаг одоо ингээд гоё өгнүүдийг ингээд ааваасаа ингээд сонсоод өссөн болохоор өөрийгөө би ингээд нэгдүгээр амар сайн хүндлээд тэ би бол тийм хүн гэдгийг ингээд мэддэг байсан. Тийм болохоор ингээд би нөхөртөөгөө үерхээсээ эхлээд ингээд өөрийгөө яг ингээд илэрхийлээд манай хүн ч гэсэн яг миний тэрийг хүлээн зөвшөөрөөд тэгээ бит хоёр ингээд одоо хүртэл ингээд нийлээд хамтдаа гэр бүл болоод ингээд амьдарч байгаа. Эмэгтэйчүүдийнхээ үн цэнтэй байгаасаа гэж боддог тий. Хитрхи эрт яарч гэр бүл болохоос өмнө хоорондоо нэг нэгнийгаа сайн таньж мэдээд тэгээд яг өөрийнхөө байгаа газар өөрийгөө хайрлагдсан тийм газар л тийм хүнтэйгэл амьдраасаа гэж боддог. Ерөөсөө амьдралд яарах хэрэг байхгүй. Би ингээд нэг баярладаг юм гэвэл манай аав жуур намайг гэрээсээ 22 настад маань явуулж исэн. Тэгээ би 22 нас хүртлээ ингээ аав жаарийнхан гэрт байсандаа бүр амар баярладаг. Гэхдээ баг тэрнээс удаан байхгүй яаваа гэж боддог. Охин хүүхдтэй хүмүүс байвал айлууд байвал эмэгтэй хүүхдээ амар гоё юм хайрлаж нандинаж өссөн өөрөө хэрвээ эмэгтэй хүүхдийг ингээд хайрлаад нандинаад өссөн бол тэр эмэгтэй хүүхд ингээ өөрийгөө хүндлээд хайрлаа сурцсан байгаа. Тийм болохоор нөхөр нь ч гэсэн тэр эмэгтэй хүүхдийг яг адилхан хүндэлж хайрлж харьцдаг юм шиг надад санагддаг. Ажил дээрээ тэгээд улаанаар уруулаа будах хэрэгтэй болохоор ингээд ажлынхаа мейкапыг хийчлээ. Тэгээ манай хүн болохоор тэгдэг байхгүй юу? Намайг ингээд яг нэршгэ миний нэр болохоор инх түшиг байхгүй. Тэгээ нэршгэ амар түшигтэй гэд тэгдэг. Хайртай хүмүүсээ амар гоё ойлгоод хайрлж амьдрий гэж боддог. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө нэгдүгээрт хайрлсан хүн бусад хүмүүсийг хайрлж хүндэлж чадна гэж боддог. Нэг хүн юу гэж бодох болоо гэж бити манайхаа бодож байгаараа хүний юу гэж бодож байгаа танд юусоо хамаагүй тий. Өөрөө л зөв тий. Өөрөө л happy байвал хүмүүсийн юу гэж бодох хамаагүй штэ тий. Нүрэ будаад би бэлэн болчлоо. Одоо ажилдаа явах гээд хувцас өмсөе. Манай ажил өнөөдөр 10:15-аас эхэлнэ. Одоо витаминээ л уух дутуу байна. Хувцас өмсөө бэлэн болчлоо. Одоо витаминээ уух явахаас өмнө миний нэрээ сүүл Солонгост очиод шинжилгээ өгсөн чинь витамин D дутуу байна гэсэн. Би өдөрт ажилласаа гарахгүй ямар ч наранд гарахгүй болохоор витамин D айгуу дутагдaltaй байгаа гэсэн. Тэг би ингээд витамин D нэмэлтээр ууж байгаа. Тэг өөр ингээ омега эднэр гээд витаминууд ууж байна. За би ажилдаа явах гээд бэлэн болчлоо. Ингээд миний өглөөний рутин дуслаа. Одоо ажил руугаа явлаа. Удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Баяр таа.